Байгууллагууд дижитал шилжилт хийх талаар ажиллаад эхэлжээ. Энэ ажлыг ямар мэргэжилтэн удирдах зохион байгуулна гэж бодож байна. Аливаа асуудлыг том зургаар нь харж чадвал шийдэл олоход хялбар байгуулав. Мэдээллийн систем хөтөлбөрийн зорилго. Мэдээллийн систем хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад мэдээллийн системийг ашиглаж байгууллагын үйл ажиллагааг шинжлэх, оновчлох, бизнесийн үйл ажиллагааны дахин инженерчлэл хийх, мэдээллийн систем тавигдах шаардлага тодорхойлох, мэдээллийн системийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинжлэх, хөгжүүлэх, нэвтрүүлж хэрэгжүүлэх, үнэлэх, удирдахад шаардлага мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх. Уг хөтөлбөрөөр төгсөгч мэдээллийн системийн инженерээр хүрэх чадвартай, мэргэжлийн түвшинд ажиллах мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг. Мэдээллийн системийн чадамж, өгөгдөл мэдээллийн чадамж, технологийн чадамж, хөгжүүлэлтийн чадамж, байгууллагын хүрээний чадамж, мэдээллийн системийн интеграцийн чадамж. Төгсөөд ямар ажлын байр байдаг вэ? Бизнес шинжээч, процесс аналист, төслийн менежер, системийн шинжээч, мэдээллийн системийн менежер, мэдээллийн системийн зөвлөх, програм хөгжүүлэгч, өгөгдлийн сангийн администратор. Юу хийдэг вэ? Мэдээллийн системийн үндсэн үйл ажиллагаа, шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагаа дахь хамтран ажиллах үйл явцыг танин мэдэх, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, түгээх үйл ажиллагааны үндсэнийг ойлгож, хувь хүн болон аж ахуй нэгж байгууллагын хэрэглэгч, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх талаар зөвлөмж гаргах. Мэдээллийн их сурвалж төрлөөс үл хамааран байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагыг удирдахад туслах зорилгоор өгөгдлийг цуглуулах, цэгцлэх, эмхлэх, боловсруулах, өгөгдлийн ба мэдээллийн удирдлага, өгөгдөл ба бизнесийн аналитик хийх буюу шинжлэх, өгөгдөл ба мэдээллийг боловсруулах хэрэгслийг хэрэглэх, багтаамжигтэй мэдээллийн санг ашиглах. Байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцэд тохиромжтой архитектор, серверийн зохиомж, хөгжүүлэлт, физик болон үүлэн үйлчилгээ, чадварыг төлөвлөх, сүлжээ байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн суйрлуулалт, тохиргоо, засвар үйлчилгээ хийх, удирдан зохион байгуулах, enterprise архитектурын үндсэн ойлголт, аюулгүй ажиллагааг хангах чадварууд болох мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, ажилуулах, хамгаалах, дүн шинжилгээ хийх, турших. Систем хөгжүүлэх, амьдралын циклийг хэрэгжүүлэх. Мэдээллийн систем хөгжүүлэх арга техникийг ашиглан хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, бизнесийн асуудлыг шийдсэн системийг зохиомж гаргах, програмчлал болон хөгжүүлэлтийн ур чадвараа ашиглан хэрэгжүүлэх, хэрэглэгчийн туршлах, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн интерфейс гаргах. Байгууллагын мэдээллийн технологийн стратегийн удирдлагыг төлөвлөх, хэрэгжүүлэх, байгууллагын мэдээллийн технологийн чиг үүрэг, түүний үйлчлэгийг удирдахад дэмжлэг үзүүлдэг тогтолцоо, туршлага, байгууллагын үнцнийг нэмэгдүүлэх, стратеги боловсруулах, процессыг оновчлох, мэдээллийн системийг ёс зүйтэй ашиглах, тооцооллын нөөцийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлаар ашиглах, нийгмийн тусын тулд мэдээллийн системийг хэрхэн бий болгох, ашиглах чадвараас гадна дижитал инновацийг бий болгох, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, мэдлэг, мэдээллийг нэгтгэн хэрэгжүүлэх, мэдээллийн системийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төслийн удирдлагын тохирох техникийг сонгож хэрэгжүүлэх, мэдээллийн системийн төсөлд ажилтны туршлага дээрээ үндэслэн чиг хандлага болон арга замыг өөрчлөх, шинэ чиг хандлагыг авч хэрэгжүүлэх, урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдлыг мэдрэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Мэдээллийн системийн ирээдүйн чиг хандлага. Технологийн дэвшилтэд уялдан шинэ боломжууд нээгдэж, шинэ чиглэлүүд хүчээ авч байна. Ойрын ирээдүйд мэдээллийн системийн мэргэжилтнүүд дараах гол чиг хандлагыг анхааран судалж, байгууллагын үйл ажиллагааг удирдахад ашиглах шаардлагатай болно.